Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Дэлхийн эдийн засгийн интеграц эрчимчгийн хэрээр санхүүгийн зах зээлийн даяар шил улам эрчимжиж, энэ Монгол улсын банкны салбар тусгалаа олж өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 14 банкнаас гадаад хөрөнгө оруулалттай 8, гадаад улсын иргэн хувьцаа эзэмшдэг 3 банк байгаа юм а. Мөн шууд хөрөнгө оруулалтаас гадна гадаадын банкны салбарч манад ажиллаж байсан туршлага бий бөгөөд Оросын холбооны улсын Минатеп банкны салбар манад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байлаа. Тиймээс гадаад улсаас хөрөнгө оруулалттай банкны салбар нь бидний хувьд цоо шин эдийн засгийн харилцаа биш юм а. Өнөөдрийн байдлаар Монгол улсын гадны банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг банкны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай, компани тухай хууль болон Монгол банкны зөвшөөрлийн журам, банкны нэгжийн журмаар зохицуулж байна. Гэвч эдгээр зохицуулт нь дотоодын банкны системийг хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс сэргийлэх, гадаадаас хөрөнгө оруулалттай банкны Монголын эдийн засгт санхүү хөрөнгийн зах зээл дэх оролцоог тодорхой заах тал дээр учир дутагдaltaй байгаа юм а. Иймд гадаадын хөрөнгө оруулалттай банк болон салбар нэгжийг зөвхөн тодорхой нөхцөлтэйгээр дотоодын зах зээлд ажиллах ингэхдээ томоохон төс төлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталан даалт гаргах, үнд цаас худалдах, худалдаа авах, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуултыг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм а. Ийм зохицуулт хийснээр манай улсад үзүүлэх эерэг нөлөөллүүдийг өөртөө ашигтайгаар хэрэглэх, өнөө үед маш ихээр дутагтаад байгаа капиталын урсгалыг нэмэгдүүлэх, цаашдаа эдийн засгийн урт хугацааны доктортой өсөлтийг хангахад үзүүлэх үр дагавруудыг зөв тооцоолох замаар учир хэлсдүүлийг бууруулж, улс орны хөгжүүлэх нэг бололцоо боломж талаас нь харж үзэх анхаарах шаардлага бий болж байна. Улсын хурлын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 71-р тогтоолоор батлагдсан эдийн засгийн сэргээх хөтөлбөрийн 3-1-ийн 5 дахь заалтад гадаадны шууд хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг сайжруулах, урт хугацаанд доктортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, банк санхүүгийн системийн нээлттэй ил тод байдлыг хангах тухай тусгасан. Иймээс Монгол улсад хөрөнгө оруулалтыг чиглэлээр ажиллах, гадаадын хөрөнгө оруулалттай банк болон банкны салбар нэгжийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг шинжилэн боловсронгуй болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг урсгалыг нэмэгдүүлэхэд чухал нэмэр болох хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Нийт 5 бүлэг бүхий 18 зүйлээс бүрдэж байгаа уг хуулийн төсөл батлагдсанаар нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөллүүд бий болно гэж тооцоолж байна. Банкны үйл ажиллагааны шин технологи, харилцаа үйлчилгээ нэвтрэх, хөгжиж буй улс орнуудын банкны гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх нь хүмүүн капитал, шин технологийн зах зээлд нэвтрүүлж болсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлнэ. Зах зээл дэх өрсөлдөө нэмэгдэх. Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдэх нь банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч санхүүгийн зуучлалын бүтээгдэхүүний өртөг буурна. Зээл хуваарлтын үр ашиг нэмэгдэх. Гадаадын хөрөнгө оруулалттай банк зах зээлд нэвтэрснээр хамаатай этгээд олгосон зээлийн хэмжээ буурч, гадаад их усраар дотоодын захад зээл олголт хийгдснээр хамааралтай этгээдийн зээлийн эрсдэл буурна. Дотоодын зах зээлийн доктортой байдал нэмэгдэх. Урт хугацаанд дотоод гадаадын банкуудын эрсдлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжирна. Санхүүгийн системд дэд үтс сайжрах. Өндөр хөгжилтэй орнуудын банкны системийн сайн туршлага, ноу-хау, бүртгэл ил тод байдал, санхүүгийн зохицуулалт, зөвлөгөө өгөх чадвар дотоодын зах зээлд төлөвшнө. Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, орчин үед асар уртцтай хөгжиж буй мэдээллийн технологийн суурилсан орон зайнаас үл хамаарах банкны шинэлэг үйлчилгээнүүд нэвтрэх тохиолдолд санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирна. Валютын урсгал сайжруулах. Гадаад валютын хөрөнгийн их усрыг нэмэгдүүлж, богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорих бөгөөд хамгийн чухал нь хөрөнгийн 20 дахь захын урсгалыг нэмэгдүүлэх, мөн түүнчлэн банк хоронтын захын хүүгийн суурь түвшинг бууруулахад нөлөөлж их усрийн дундаж хугацааг уртасгах чухал хүчин зүйл болох юм а. Тодорхой хэлбэл зөвхөн богино хугацааны хадгаламжид суурилсан санхүүгийн их усүр бүхий өрөөцгөл байдлаар хөгжиж ирсэн
манай банкны захын тогтолцоог засч хөрөнгийн хордох зах руу капиталын урсгалыг чиглүүлэх нь бодлогын хамгийн гол зорилт байх болно. Гэх мэтлэн эерэг нөлөөллүүдээс гадна хэрв бүрэн хяналтанд байлгаж чадахгүй бол банкны захын хүч тэнцвэргүй өрсөлдөөн бий болж дотоодын банкны үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй юм а. Тийм учраас хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн тусад нь баталснаар гадны хөрөнгө оруулалт бүхий банк болон салбар нэгжийн Монголын санхүүгийн зах зээлд ажиллах тодорхой талбарыг заглаж өгснөөр дотоодын банкны үйл ажиллагааг доктортой байдлыг хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн түүнчлэн гадаадын банк хөрөнгө оруулалтыг дагсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх улс төр геополитикийн тогтолцооны эрсдлүүд байхыг үүсэхгүй. Үүнтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн тогтолцоо улам боловсронгуй болж энэ чиглэлээр ажилладаг манай хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг дэмжиж дээшлүүлж чанаржуулах нь чухал юм а. Тэрнээс захаа тэр чигт нь хаагаад суух нь ямар ч асуудлыг шийдвэрлэх арга зам биш гэж үзэж байна. Эмд хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг улсын их хурлын чуулганаар хэлэлцэн баталгад дэмжлэг үзүүлнэ. Анхаарал тавьсанд баярлалаа. Жавхлан гишүүнд баярлалаа.